Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн том хувьцаат компани Хаан банк 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ нь 2.4 их найт төгрөг байна. 2. Хамгийн өндөр хувиар өссөн хувьцаа. Монголын хөрөнгийн биржийн 1-2 дугаар ангиллын хувьцаануудаас 2024 онд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн компани гэвэл Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани байна. 202.7 хувиар өссөн байна. Харин 2025 оны эхний 9 сарын байдлаар гэвэл Эрдэнэ Resource Development Corporation 130.1 хувиар өссөн үзүүлэлтээр тэргүүлж байна. 3. Хамгийн их буурсан хувьцаа. 2024 оны үед өндөр хаан хувьцаат компани 46.6 хувиар буурсан. Харин 2025 оны эхний 9 сарын байдлаар гэвэл Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани 21.2 хувиар тус буурсан байна. За энэ үзүүлэлтүүд бол Монголын хөрөнгийн биржийн 1-2 дугаар ангиллын хувьцаануудыг хамааруулсан. 4. Хамгийн их арилжаа явагдсан хувьцаа. 2024 оны хувьд говь хувьцаат компани 72.1 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан бол 25 оны 9-р сарын байдлаар Хаан банк хувьцаат компани хувьцаа 26 тэрбум төгрөгийн арилжаа явагдаж тэргүүлсэн байна. 5. Хамгийн их дүнтэй багцын арилжаа явагдсан хувьцаа. 2024 оны хувьд Инвискор банкуй санхүүгийн байгууллага 30.6 тэрбум төгрөгийн багцын арилжаа явагдсан бол 25 оны эхний 9 сарын байдлаар гэвэл Мандал даатгал хувьцаат компани 11.2 тэрбум төгрөгийн багцын арилжаа явагджээ. 6. Хамгийн том хөрөнгө оруулалтын сан. Энэ бол мандал ирээдүйн өсөлт хөрөнгө оруулалтын сан 2021 онд 50 тэрбум төгрөг татан төвлөрүүлж байжээ. 7. Хамгийн жижиг хөрөнгө оруулалтын сан үндэсний хувьчлалын сан 2019 онд 5 тэрбум төгрөг татан төвлөрүүлж байсан байна. Монгол улсад бол 2 л хөрөнгө оруулалтын сан байгаа. 8. Хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани. Улсын их дэлгүүр хувьцаат компани 40 гаруй мянган хувьцаа эзэмшигчтэй гэсэн албан бус мэдээ байна. 9. Хамгийн өндөр дүнтэй IPO. Хаан банк 183.4 тэрбум төгрөг. Уг компани банкны тухай хуулийн дагуу 2023 оны 4-р сард IPO хийсэн билээ. 10. Хамгийн өндөр дүнтэй ногдол ашиг тараасан компани. 2025 оны хувьд Хаан банк 373.5 тэрбум төгрөг. 2024 оны хувьд Мөнс Хаан банк 271 тэрбум төгрөгийн нийт ногдол ашиг тараасан байна. 11. 2025 оны ногдол ашигын өгөөж хамгийн өндөр байсан компани 5 толгой хувьцаат компани. 2024 оны хувьцааны дундаж үнэтэй харьцуулахад 24.4% өгөөжтэй байна. 2025 онд 2024 оны цэвэр ашигаас нэгж хувьцаа нь 6960 төгрөг хуваарлсан ба 24 оны хувьцааны жилийн дундаж үнэ нь 28582 төгрөгтэй байсан байна. 12. Хамгийн хөрөх чадвар сайтай хувьцаа. 2024 онд хамгийн онолгон өдөр арилжаа явагдсан хувьцаа гэвэл Хаан банк 5 толгой Монголын хөрөнгийн бирж Лендинмен гэсэн компаниуд байна. Нийт 250 өдөр арилжааны өдөр байсан ба эдгээр компаниудын хувьцаа өдөр бүр арилжаалагдсан байна. 13. Хамгийн олон давтамжтай ногдол ашиг олгодог компани. Апо, Сүү, Хас, Купей, Гермес Центр зэрэг компаниуд жилд 2 удаа ногдол ашиг өгдөг. 14. Хамгийн эртний буюу ууган компани Апо хувьцаат компани 1924 онд байгуулагдсан 101 жил үйл ажиллагаа явуулж байгаа компани байна. 15. Хамгийн урт нэртэй хувьцаат компани Эрдэнэ Resource Development Corporation хувьцаат компани. 16. Хамгийн богино нэртэй хувьцаат компани Апо болон Сүү компани. Хамгийн өвөрмөц нэртэй хувьцаат компаниуд Жүүлчин Duty Free, Крипто үндэстэн, Монинж бар, Олло, Техко. 18. Гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани Эрдэнэ Resource Development Corporation хувьцаат компани болон Инвискор банкуй санхүүгийн байгууллага хувьцаат компани. 19. Хамгийн анхны IPO 2005 оны 5 дугаар сард болсон бөгөөд энэ нь Монгол шилтгэн компани 800 сая төгрөгийн үнийн дүнхий IPO байлаа. 20. Хамгийн сүүлийн IPO Тэнгэр даатгал компани IPO 2024 оны 11 дугаар сард болсон байна.